байгаа юу? Монгол банкнаас ивэл асуулт асуумаар байна. За, статистикийн газраас инфляц одоо яг хэд байна? Улаанбаатар хотод хэд байна? Улсын дундаж хэд байна? Оны сүүлрүү хэд болох гэж байна уу? Энийг асуумаар байна. Инээс хамаарат маш олон зүйл одоо дагаж хөдлөх гээд байгаа учраас. За, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг одоо ингээд урсгал зардал дотор оруулж тооцоод. За, тэгээд баахан улс төрийн шийдвэрээр аваачаад нийгмийн даатгалын шимтгэлийг төлөвлөхгүй байгаа албаа агчтай хүмүүс төр төлнө гэж байгаа. Тэрийг нийгмийн даатгалын санд татаас гэж гадаад талдаа бас ойлгуулад. Тэгээд урсгал зардал дотоодын бүтээгдэхүүнд 24% байна гэдэг нэг юм хийгээд. Түүний чинь баг үндсэндээ баг 8 орчим их 80 төгрөг нь бол одоо тэтгэвэр эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө. Уул нь бол энэ бол төрийн мөнгө бол биш. Тэгэхээр бид нар өөрөө өөрсдөө нэг чагтан төгжээ хийгээд. Эндээс би юу харагдаад байна вэ гэхээр ер нь ирэх энэ 3 жил энэ иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд тухайлбал тэр тэтгэвэр цалин нэмэгдүүлэхэд одоо яг ямар бодлого барих юм бэ гэдгийг би бол тодруулж асуумаар байна. Саяны одоо энэ баахан төсвийн одоо доктортой байдал 24% мөв гэдэг ийм зүйлийг оруулж ирээд эндээ барихгүй бол болохгүй байгаамаа гэдэг зүйлийг ингээ яриа суугаад байдаг. Гэхдээ яг манайхан өөрөө дотоодын бүтээгдэхүүн яг бодиттой тооцож чадж гин үү? Даалд эдийн засаг ихтэй. Захын нэг одоо том компани аж ахуйн нэгж байгууллагуудын албан тушаалтны хармаанаас нь хэдэн 10 тэрбумаараа гараад ирдэг. Тэр их одоо олон мөнгнүүд нь энэ орон сууцны Улаанбаатар хотоор дүүрэн байгаа хоосон хүн амьдэрдэггүй. Түрүүн тэр Батнайрамд гишүүний хэлдэг тэр үе чинь баахан орон сууц ингээд угаагаад идэм юм гэж шүү дээ. Хүн амьдэрдэггүй. Тэгээд тэрийг зараад мөнгө угаагаад идэг. Тэр нь яадаг вөхөр жирийн нэг хөөрхий төрийн албаа гэж орон сууц аав ихээр тэр нь хөөрөгддөг. Тэр нэг иймэрхүү нэг юм сүлжээнд орцсон байгаад байна. За, төрийн банкны удирдах зөвлөлийн дарга байж ах шиг байна. Тэлмэн баха. Одоо хэвээр яваалаа гэж бодож байна. Ахмадын тэтгэврийн зээлгээд төрийн банк нь өөрөө 100% эзэмшдэг 19.3 болгоо нэмчих. Эрсдэл нь буцаан төлөлт нь 97.8% тай. Гэтэл өнөөдөр жирийн Ахмад иргэн 600 мянган төгрөгийн тэтгэвртэй Ахмад жилийн 19% хүүтэй тэтгэврийн зээл аваад байж штэ. Гэтэл бид нар гадаадад ирээдүйн өв сангийнхаа мөнгийг 4% хадгалаа сууж байдаг. Тэгэхээр энэ одоо яг нэгнийгөө харахад бол эрс тэрс тийм одоо юутай байна. Нэг Ахмад өдөрт 20 мянган төгрөгөөр амьдарч байна л да. Өдөрт шүү. Тийм учраас энэ Ахмадуучин тэтгэврийн зээлийн ийм дарамтын циклд орсон байгаа. 8 номер эхлээд хариулъя. Сангийн статистик 8 номер. За, эрхэм гишүүн Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. 2025 оны 9-р сарын байдлаар инфляц улсын хэмжээнд жилийн 9%-тай. За, энэ дотроо бараа бүтээгдэхүүний бүлгээр үзэх юм бол хүнсний инфляц жилийн 10.4% өсөлттэй, хүнсний буц 8.5, барааны инфляц 7, үйлчлэгээний инфляцийн түвшин 15%-тай гарсан байгаа. За, статистикийн байгууллагаас инфляцийн төсөөл гэдгүү зөвхөн гүйцэтгэл гаргадаг. Эдийн засгийн хөгжлийн яам төсөөл тал дээр бол хариулах болов уу гэж бодож байна. Баярлалаа. Дараагийн асуулт 5 номер. За, Эрдэнэт гишүүний асуусан асуултаас холбогдох хариултуудыг хэлье. Инфляцийн тооцооллыг бол 26 онд 7% гэж тооцоолсон байгаа. 7% тооцоолохдоо бол энэ төсвийн зарцуулах зардлын хэмжээ, нийт эдийн засагт явагдаж байгаа үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүдийн бүхий л нөлөөллийг холбогдох загвар тооцоолыг гаргаж тооцсон байгаа. За, ер нь инфляцийг бууруулах чиглэлээр хоёр талын арга хэмжээ авч явуулах ёстой. Нэг талаас Монгол банк эргэлтийн гаралтай инфляцийг бууруулах чиглэлээр мөнгөний бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой. Засгийн газрын зүгээс нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах чиглэлээр холбогдох хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг үр дүнг нь анхаарч ажиллах ёстой. Энэ хоёр бол эцсийн үр дүнгээрээ бодлогын хувьд нийцэлтэй байгаа гэж харж байгаа. Монгол банкны хувьд 6% дээр нэмэх хас 2% гэсэн
интервалд инфляцийн зорилгоо тавьж байгаа. Биднээсийн тавьж байгаа 7% зорилт бол энэ зорилт нийцэж байгаа. За 6 номер төрийн банкны талаар хариулъя. Сангийн яамт хэлмүү асуултанд хариулъя. За Төрийн банк хувьцаат компани нь бол хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй гаргасан хувьцаат компани. Тэгэхээр олон мянган хувьцаа эзэмшигчтэй бас ногдлаа шиг хувьцаа эзэмшигч эрхийг хэрэгжүүлэгч болон компани засаглалын зарчмуудыг бас хэрэгжүүлээд явдаг. За банкны тухай хуулиар 31.4-5-т бол төлөөлөл удирдах зөвлөлд нь бол банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохыг бол хориглодог. Тэгэхээр бол яг банк бол банкны салбар дахь банкныхаа бизнесийг бол өдөр тутмын үйл ажиллагаанд бол эрхлээ явж байгаа. За альва зээлтэй холбоотойгоор бусад банкудаас илүү хөнгөлөлттэй нөхцөл олоход бол одоо улсын цэврийн татаас юм ийм давуу эрхтэй нөхцөл бол төрийн банкнд ямар хэлбэрээр байдаггүй. Тэгэхээр зах зээл дээр байгаа хүүгийн түвшиндээ бол үйл ажиллагаа явуулж байгаа. За Монгол банк хэдэн номер вэ? Багмо. За Монгол банк төсвүүдээр бол бас ирэх бол албагүй. За тодруулах уу? За Эрдэнэ нутаг шүү. Тэгэхээр бодит байдал бол ийм л байна л да. Одоо төсөвдөр бол 6% төсөөлөд ороод ирсэн. Хүнс нь 10 болцсон. Үйлчлэгээ 15 болцсон. Хүнсний бус 8.5. Тэгэхээр манай нийт иргэдийн маань ялангуяа тэр ахмад одоо баг дунд цалинтай хүмүүсийн чинь дийлийнх нь нийт орлогын нь үндсэндээ бараг дийлийнх нь хүнсний хэрэглээ байдаг. Тэгэхээр энэ чинь өөрөө цаашдаа та бүгдийн буруу тооцоолол эсвэл хэд өөдрөг төсөөлөс болоод иргэд өөрөө бодит орлогоо алдах. Тэгээ эх 3 жил бид нэг инфляцийн дөнгөн данган хоцорсон нөхөл яваад хахаар 4 жилийн дараа гэхэд бол нэг бодит орлого нь хасах тэдэн хувьтай гэдэг байдал үр дүн бидэнд хүлээх байхгүй. Тийм учраас энийг за тэр төрийн банкнд бол би бүх банкудаас хүү авсан баг хамгийн өндөр хүүтэй хүү нь бол төрийн банк нь орж явж байна л. 18% жисэн 19 болгосон гэж байгаа. Тийм учраас бол одоо би энийг энэ банкуудын хүүгийн асуудал дээр одоо энэ цаашдаа яах. За Эрдэнэ нутаг шүү. Хариулт хангалт хөөс 1 минут. Одоо энэ зээлийн ахмадын зээлийн үг огцом оролцсноос болоод одоо ахмадууд ямар шаардлага тавиад байгаа вөхөр бид нар зээлээс зээлийн хооронд амьдарч ирсэн. Огцом одоо ингээд зээлийн үг бууруулахаар доор хаяж бидний амжиргаанд хүрэх тэтгэр өгөөч гэдэг эн чинь төсөв нөлөөлөх гэдэг юм л да. Тэгэхээр би энэ сангийн яам Монгол банк гэдрэл би ярьж шийдсэн болов гэж бодож анх засгийн газараас тэтгэврийн зээлийн одоо хэмжээг хязгаарлаа гэдэг ийм одоо чиглэл өгснөд байгаа Монгол банк шийдсэн. Одоо энэ чинь иргэд төсөв нөлөөлж байгаа. Би тэгээд нэг 10% дээр нэмэх 100 мянган төгрөгөөр нэмчихье гэсэн чи одоо пупа одоо энэ одоо бараг pop шийдвэр өтер гэж. Инфляцийн ядаж хагаад дээр нь жилдээ нэг 100 мянган төгрөг л нэмээл гэж ийм саналыг л аргын ядад оруулж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо сангийн яам зохиох хэмжээгээр нь бол дэмжиж өгөөрэй. 600 мянган төгрөгийн тэтгэвртэй хүнийх бол 100 хэдэн мянган төгрөгөөр л нэмэгдэж байгаа асуудал шүү дээ. За улсын хурлын гишүүн Цэндийн Баатархуу.